За бүгдэнд нь орой минь төргийа. За би бол яг энэ төсвийн тодтголын суур үндсэн зарчмыг бол ойлгож дэмжиж байгаа. Зарим зүйлүүдийг одоо яг л бодит төрсөн дээр угаасаа ярихаас өөр аргагүй нөхцөл байдлууд бол байна. Тэгэхээр энэ асуудлуудаа маш зөв ойлголтод олон нийтэд өгөөд төрийг цомхон бүтээмжтэй гүйцэтгэл одоо гардаг, гүйцэтгэл өндөртэй, гүйцэтгэлийг бас хийж чадсан газар нь бас илүү их цалин урамшуул нэмэгдлээ авдаг. Энэ зарчим руу орохгүй бол ер нь хавтгаадаа бас нэг ийм юмнууд салбар бие биентэйгээ барьцсан явцдаг ийм зүйлүүд байдаг. Нуугаад явах. Би нэг төрийн албад буруутгаач юм уу тэднэрт нэг хайргуудаа хэлээд байгаа юм биш. Адилхан л энэ жаргал зовлонгийн амсаал явжсэн ийм хүн. Тэгтээ бүтээмжтэй эсгүүд нь юм бүтээдгүй яг хүмүүстэйгээ адилхан цалин урамшилтай яваадахаар угаасаа байгууллагын соёл живдэрдэг бүтээмж жигд бүгд буураад эхэлдэг. Тэгэхээр би зүгээр энэ өнөөдрийн тодтгол болсон цаашдаа төрийн албаны реформыг хийх, илүү их гүйцэтгэлийг үнэлж сурах тэр зүйл рүү бид нар бас хөтлсөн ийм реформ эхлэл байх гэж би бодоод байгаа. Тийм учраас энийг нэг тал талаасаа маш сайн ярилцаад яг өнөөдрийн төвшөндөө бас одоо төрийн албан агштынхаа бас эрх зүйн байдлыг нэгт ордуулахгүйгээр харин зүгээр одоо юу гэдэг шинээр төрийн албанд орох ч гэдэг юм уу цаашдаа бас дүрм журам маш тодорхой байх энэ нөхцөл байдлыг бүрдүүлэхэд бас анхаарья гэдэг зүйлийг бас нийт гишүүдтэй уриалж байгаа. Ард түмэн чинийг хүсэж байгаа. Төр цомхон байгаа ч, төр бүтээмжтэй байгаа ч гэдэг. Тэгэхээр энэ зүйлүүд байгаа шүү гэдэг зүйлийг нэгдүгürt хэлмээр байна. За дээрэс нь энэ яг одоо орлого, төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ер нь засгийн газар цаашдаа ямар бодлого баримтлах гэж байгаа вэ? Бид өнөөдөр яг зүгээр энэ орлого зарлагын харьцаан дээр бас нэг жоохон ойртуулах талын одоо өөрчлөлтүүд ингээ хийгээ явах бах. Гэхдээ ерөн зүгээр одоо бас энэ орлогыг нэмэгдүүлэх чиглэлд эдийн засгийн одоо тодорхой яг ямар салбарууд дээр одоо илүү их одоо энэ цагийн шинжээр ямар арга хэмжээ авах гэж байгаа юм бэ? Би ялангуяа уул уурхайн сайдаас л энийг хариулах бах. Энэ уул уурхайтай холбоотой асуудал дээр орон нутгийн асуудлуудаа маш ойлголцох хэрэгтэй байна. Тэгээ Монгол төр бас нэг тодорхой үйл ажиллагаа явуулаа гэдэг тусгай зөвшөөрөл өгчөөд энийг нь одоо бас ямар нэгэн байдлаар бас хариулт өгч чадахгүй ингээд тодорхойгүй орчинд оруулаад байна гэдэг бол бусад салбар нь угаасаа ингээд ажиглаа зогсчихж байгаа юм байна. Тэгэхээр энэ дээрээ бас нэг ямар бодлого байгаа юм бэ гэж хэлж байна. Тэгээд энэ бас төсвийн тодтолын бас ерөнхий сайдын мэдээлэл дээр ч гарч ирсэн баг, сангийн сайдын ч мэдээлэл дээр бас нэг 500 тэрбум төгрөгийг тендер худалдаа авалтаа зохион байгуулж чадаагүйгээ тураагдж байна. Тэгэхээр энэ тендерийн үйл тогтоомжийг ер нь нэг бас тодорхой хэмжээнд зөв зохион байгуул шинжлэх зайлшгүй шаардлага байна. Хоёрдугаарт энэ За асуултанд хариулъя. Дамжин нэм сайд ерөнхий сайд эхлээд хариулъя. За бүржийн сайн зэрэг гишүүний асуултанд би эхлээд хариулъя. Уул уурхай асуултанд дамжин нэм сайд хариулна бэлдэж байгаарай. Тэгэхээр сайн зэрэг гишүүнтэй санал нэг байна. Сайн зэрэг гишүүн бол бас төрийн албаны бүх шатанд ажиллаж төрийн албаны зовлон жаргалыг сайн мэднэ. Өнөөдрийн хийж байгаа төрийн албаны шинжил бол төрийн албан агчдаа илүү доктор сууршилтай тэр мерит чадахын зарчмыг нь олон дэмжсэн ийм л тогтолцоог нь бүрдүүлэх хүсэж байгаа. Яг үндсэндээ төрийн албан агчид бол нүүдлийн шуу шиг ирээд дээр нь суугаад байгаа аттестацлах байгаа юм л дургу болохоос биш өнөөдрийн өөрчлөлт шинжилтийг судалгаанаас үзэхэд дэмжиж гэнэ гэж би ойлгож байгаа. Яг тэгэхээр төрийн жинхэнэ албан агчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах ажлын гүйцэтгэл үрдэн мэрэгжлийн түвшинг үнэлэх журам гэж засгийн газрын хэрэглэх газраас батлсан журам байна. Энэ үнэлгээний журмыг энэ үнэлгээг бол нээлттэй зарлах ёстой юм байна. Ийм учраас үнэлгээний баг нийт албан агчдын үнэлгээний дүнг төсвийн шууд захирагчид энэхүү журмын 6-гийн 6 заасан саналын хамт танилцуулсны дараа засгийн газрын хэрэглэх газрын даргын батлсан төрийн албан агчийн гүйцэтгэлийн үнэлгээг мэдээлэх хуудасны дагуу 6 дугаар болон 12 дугаар сард багтаан байгууллагын веб хуудасаар дотоод мэдээллийн сүлжээгээр нээлттэй мэдээлнэ гэж байгаа. Ингэж төрийн албан агчийн үнэлгээг дотооддоо нээлттэй ил тод байлгах, мерит зарчмыг барих энэ зарчмыг ярьж байгаа. Ингэжээж энэ нөгөө төрийн албан өөрөө нэр хүндтэй төр дидэх ард түмний итгэл сэргийсэн ийм болохгүй бол одоо үндсэндээ төрийн албан агчийг ард иргэд нэг авилга чулгаач гэж үздэг. Нэг өхрийн эвэр дөрвөл 1000 өхрийн эвэр дөрвөн гэж Монгол төрийн төлөө чин шударгаар зүтгэж байгаа нийт төрийн албан агчдад одоо 1-2 хүний алдааг нэлзаад хардаг ийм байдал бий болчиход байна. Ийм учраас төр дидэх ард түмний итгэлийг сэргээх хамгийн гол одоо арга чиглэл бол манай энэ төрийн албанда
өөрөө амьд организм шиг шинжилж, хөгжиж энэ төрдөө зүтгэж байгаа төрийн албан агчдынхаа нэр үндийг өндөр дөрүүдийг энэ зарчмыг оруулах хэрэгтэй. Ийм ч учраас энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр энэ зарчмыг оруулж шингээж явсан. Ийм учраас энэ төрийн албан агчийн үнэлгээний системийг төрийн албаны зөвлөлтөд хамтран босруулахаар төрийн албаны зөвлөлд бас саналаа өгөө саналыг авчсан. За бид нар энэ ажлыг төрийн албаны шинжилттэй хамт энэ үлдэж байгаа 6 сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Төрийн албан агчдыг тэгж хамруулан халаал тоо дугаар өгөөл за тэгэл доороос нь эхлээд өөрчлөөд гэсэн чиглэхгүй. Харин чинь аттестатжил үнэлгээн дээр дулгуурлаж ард иргэдэд чирэгдүүлдэг биш, яг сайн ажилтдаг чадвартай мэргэжлэнүүдэд дэмжсэн тэдний үр ашиг цалин өсийг улам сайжруулсан бодлого хэрэгжүүлэхгүй л тоон нэгсэх тусам чанар нь муудаад ээж тарахгүй. Харин яг ажиллаж байгаа хүнээ үр дүнгээр нь урамшуулдаг, шагнадаг, дэвшүүлдэг энэ зарчмаа төрийн албанд нэвтрүүлэх бодлогын эхлэлийг тавихыг зорж байна. Энэ дээр манай сайн зөрөгч гишүүн бол нэлээд сайн ярьдаг, үнэлдэг гишүүний хувьд бас энэ мэри зарчим ил тод байдлыг төрийн албанд мөрдүүлэх талаар энэ хуулийн өөрчлөлт, энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна. За уул уурхай асуудал Дамжин сайд. За Дамжин гишүүн, Дамжин сайд хариулт өгье. За сайн зөрөг гишүүндээ маш их баярлалаа. Тэгээд ер нь судлаачдын үздэгэр бол дотоодын бүтээгдэхүүний 8%-аас дээш уул уурхайн салбарын бараа бүтээгдэхүүнээр одоо цуглуулдаг бол байгалийн баялгаас хараатай эдийн засаг гэж үздэг. Манай улсын хувьд бол 33% ийм одоо хамаарал одоо орж ирдэг. Өөрөлдвөл 4 дахин их гэсэн үг хамгийн бага үзүүлэлтээс. Тэгээ бидний хувьд бол яг нэг үгэлэхэд хайгуулын салбараа л нэг хоёрдугаарт хайлгаад олоод одоо ухуулж байгаа тухайн газар орны ард иргэдэд амнаатын тодорхой хувийг илүү түлхүү болгодог хөгжил дэвшилтэнд хүрдэг болгох. 3-дугаарт уул уурхайн компаниудад, аж ахуйн нэгжүүдэд нэгэнт өгсөн байгаа чөлөө зөвшөөрлийг нь төр хамгаалдаг, өмгөөлдөг. 4-дүгээрт тухайн компаниуд нийгэмтэйгээ ойлгож ажилдаг энэ хууль эрх зүйн орчныг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай байгаа. Удахгүй ашигт материалын өөрчлөлтийг хуулийн өөрчлөлтийг өргөн барина. За 18 цаг болсон байна. Тэгэхээр энэ төсвийн тодтгол за мөн 25 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг өнөөдөртөө хэлэлцэж дуустал чуулганы нэгдсэн уралдааныг үргэлжлүүлэхийг санал болгож байна. Гишүүд дэмжиж байна уу? За гараар өгч. Баярмаа гишүүн дэмжиж байгаа юм уу? За ингээд бүгд дэмжлээ. Бусад асуудлыг дараачийн чуулган руу шилжүүллээ гэсэн үг. За чуулганы уралдааныг сонгуулаа. За бүрвжийн сайн зөрөг гишүүн тодруулгая. За тэгэхээр би зүгээр өнөөдрийн бас энэ төрийн албаны хуулийн асуудлууд ярьсантай холбоотой нэг зүйл зарчмыг тогтоочмаар байна. Оронтойг маш өндөрөөр тогтоож авангуудаа тэр оронтойг нөхөхгүйгээр цалингийн эмнэлтийн өнгөтэй ер нь төсвийн ерөнхийлөн захирагч салбарын хэмжээнд энэ урамшуул нэмэлтүүдийг нэмээ яваад ит. Харин тухайн жилд нь тэр дутуу оронтойтой ажилласан бол зүгээр ажилласан хүмүүст ер нь урамшуул нэг удаагийн одоо хуучнаар бол 13 дахь сарын цалинж гэдэг юм уу үр дүнгийн урамшууллыг өгнө үхээс биш хавтгаад нь ингээд цалингаа нэмээ явсаар байгаа дараа жилийн сангийн андаа шахалт үзүүлээд энэ сүүлдээ энэ урсгал задарч ингээд дийлхээ байж эхэлж байна. Тэгэхээр энэ зарчмыг ер нь нэг тогтоож авахгүй бол болохгүй байна. Нэгдүгээр шүү. Хоёрдугаар тэгээ ер нь бас хүүхдийн мөнгө халамжийн асуудлын бодлогыг бас нэг эргэж хараасаа гэж хүсэж байгаа. Одоо тэгээ ингээ хэлэхээр олонний шүүмжлэн. Тэгвэл хуучин бол нэг 85% нь авдаг байж хахад болдог л байсан хүүхдийн мөнгө. Октоосоо тэр одоо маш өндөр орлоготой иргэдийн хүүхдүүдэд бол энэ мөнгө өгөх хэрэг бүхэн байхгүй юм байна л та. Тэгээ энийг засгийн газрын хэрэглэх газраас хүн байна уу? Мөнгөцөрөн дээр галгав. Энэ төрийн албан агчийн үнэлгээний журмыг 2023 он засгийн газар бас өөрчилсөн 24 оны 1 сарын 1-ээс эхэлж мөрдөхөөр батлагдсан журам байгаа шүү дээ. Яг сайн зөрөг гишүүний хэлээд байгаа нийтэд нь хавтгааруулж урамшуул өгдөг биш. Үнэлгээг маш тодорхой болгоод маш сайн муу гэсэн үнэлгээ рүү шилжүүлдэг. Сайнаар үнэлэгдсэн хэсэг нь урамшууллаа бодитоор авдаг. Тэр боломж нөхцөлийг бол засгийн газар дээр уулын шийдвэр гарсан байгаа. Тэр талаар яах вэ? За. Сархтын зулбахаар гишүүн. Асуулт